Өмнөх жилүүдэд гандан дэгчлийн хийд орчмыг аялал жуулчлалын төв болгох олон зураг төсөл гарч байсан. Энэ хүрээнд улсын төсөвт 2013 онд 4 тэрбум төгрөг, 2014 онд 1.8 тэрбум төгрөг тавигдж байсан юм. За гэвч гандангийн дэнжийн гэр хорооллыг өмчилснөөс үүдэн төсөл хэрэгжиж чадаагүй. Уг нь гандан орчмыг дэд бүтцэд холбох зорилгоор анх өмчлөлийн хууль батлагдаж байхад иргэдэд газар өмчлүүлээгүй. Гэтэл одоо гандан тойрсон 800-аас 900 айлууд бүгд өмчлөх хэрэгтэй. Эдгээр айлууд тус газар дахин төлөвлөлт хийх компаниудтай үн тохирч зөвшөлдсөж чадахгүй өнөөдөр их хугацаа алдсан. Тиймээс иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж байна. Ингэснээр гандан орчмын бүх айл аж ахуйн нэгжүүд төлөвлөгөөнд тусгагдсны дагуу орчноо тогтчлох, аялал жуулчлалын зорилттой барилга байгууламж барих шаардлага өсөж байна. Улсын их хурлаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө баталдаг болсон. Үүний дагуу засгийн газар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж өгч байгаа. Иргэдийн хурал бол энэ хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг батлах хэрэг нэж байгаа байхгүй. Тэгээ ингэснээр иргэдийн хурал баталснаар хэн дуртай мэрэгжилтэн эрх мэдэлтэн албан тушаалтай бол тэр төлөвлөлтийг зөрчиж зураг төсөл батлах, зураг төсөл тэр төлөвлөлтийг зөрчиж барилга байшин барих эрхийг бүгдийг хязгаарлаж байгаа. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг төр хувийн хэмжлийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ. Тухайлбал төсөл хэрэгжүүлэх нийт өртгийн 10-аас 15%-ыг нь төрөөс гаргах бөгөөд энэ инженерийн дэд бүтцэд холбогдоход зориулагдана. Харин хувийн хэмжлийнхэн оршин суугчтай зөвшөлдөх замаар түүх дурсгал аялал жуулчлалын зорилттой барилга барих юм. Гэхдээ барилгын өндөр гандан дэгчлийн хийдээс өндөргүй, дундж өндөр нь 3 давхар байхаар тусгажээ. Тэгэхээр энийг харин энэ өмчтэй болцсон иргэдийн сонирхлыг дээрээс нь улсын энэ хамгаалтанд авсан зорилго хоёрыг яаж нийцүүлэх вэ гэдэг үүднээс энэ төслийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл нийслэлээс энэ газрыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн барилгачдын хяналтыг тавих, тэр дүрмийг нь иргэдэд нь ойлгомжтой боловсруулж өгсөн гэсэн. Өөрөөр хэлбэл газрын тухай хуулинд байдаг сэрвэтүүдийн журмаар зам шугамшуулалтын зориулсан газрыг иргэд өөрсдийн газраас хувь хамтран эзэмших замаар гаргах. Өөрөөр хэлбэл энэ хотын аягүй том газар зохион байгуулалт гаргах хэрэгслийг ашиглаж байна л гэсэн. Энэ жилээс эхлэн уг төлөвлөгөө хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд төрийн ордны баруун талаас урт цагааны уулзуур хүртэлх жуулчны гудамжийг гандантай гүүрэн гарцаар холбоно. Улмаар энэ зам дагуу жуулчдад зориулсан худалдаа үйлчилгээний цогцлбор байгуулахаар төлөвлөж байна.